өнөөдрийн зочноор бүхний боловсролын төлөө нийгмийн үндэсний зохицуулалт хонхолт маань ирсэн байна. За тэгээ өнөөдрийн подкастыг надтай хамт хөтлөн явуулахаар Хишиг төгс эрдэм шинжилгээний ажилтан маань сууж байна. За тэгээ хамгийн ихний асуулт маань юунаас эхлэх гэж байна вэ? Боловсролын ер нь мөн чанарыг та ер нь юу гэж хардаг вэ те? Гол зорилгын талаар хэлээ. Боловсрол гэдэг зүйлийг мөн чанарыг ярихын тулд хүний мөн чанараас эхэлдэг. Ерөнхийдөө бол тэгэхээр хүн гэдэг амьтан төрсэн цагаас эхлээд сурч эхэлдэг. Ийм мөн чанартай. Сурах үйл гэдэг бол хүний салшгүй мөн чанарын нэг гэж тооцдог. Тэгтэл бид маш олон жил бол ингээд албан боловсролоор хязгаарлаа тий. Цэцэрлэгт орохоор ол сурдаг юм шиг тийм ээ. Сургуульд орохоор ол сурдаг юм шиг бодож олон жил одоо боловсролыг төлөвлөж юм уу зорилгын тодорхойлж ирсэн байдаг. Тэгтэл одоо 70 онд одоо ЮНЕСКО-гоос нэг том илтгэл гарсан байдаг. Тэрэн дээр бол боловсрол гэдэг чинь ер нь насан турш та хийдэг хүний үйл юм шүү гэдэг санааг төвшүүлсэн. Тэгэхээр тухайн үед 50 жил юм. Тийм. Тэгээд ойлгоогүй 50 жил болоо. Бараг л 10 жилийн өмнөөс эхлээд насан турш та суралцгүй гэдэг. Одоо ойлголт боловсролд орж ирээд ерөөсөө боловсрол чинь 3 хүрээнд байгаа юм байна. Би зөвхөн нэгийн нэлээд бас нэг сүүлээс 2 дахь хүрийг нь яриад 3 дахь хүрийг нь одоо л ойлгож байна гэж дэлхийд даяар ярьсан. Тэгэхээр албан боловсрол гэдэг одоо яг сургууль 4 хаан дунд зорилготойгоор хөтөлбөртөөр сураад одоо гэрчлэлийн сертификат аваад төгсдөг ийм албан боловсролыг хүмүүс хийхдээ боловсрол гэж ойлгоод байдаг. Тэгтэл албан бус боловсрол гэж бас одоо сурч боловсрох эрхийг ярьж эхэлсэн 40-од оны дараагаас 50-од оноос бас ярьж эхэлсэн зүйл бол албан бус боловсрол буюу албан боловсролд одоо 4 хаан дунд орж ирж чадахгүй байгаа нэг хэсэг нөхдүүд байгаа. Ерөөс яаж боломж олгоод орж сурч чадахгүй байгаа хүмүүс таарсан уян хатан хэлбэрээр нь аль болох тэр амьдарч байгаа, ажиллаж байгаа орчинд нь тэгээд одоо зорилготойгоор бас тодорхой хөтөлбөртөөр арга зүйтэйгээр ингээд сургаад нөхөн гэдэг юм уу, 2 дахь боломж олгох гэдэг юм уу, бичиг үсгийн боловсрол гэдэг юм уу, насан туршидтын боловсрол гэдэг юм уу. Ингээд янз бүрийн улс орнууд нэрлээд олгосон одоо байдаг. Ялангуяа энэ зүүн Азийн бичиг үсэг үл мэдгч олонтой орнуудад нөгөө колоничлалын дараа хүн амаа бичиг үсэгтэй олгохыг бүгдийн сургууль авчиж чадахгүй ч тэр чинь 20-наас хүрсэн 30, 40, 50, 60-наас хүрсэн хүмүүст яасан гэхээр албан бус боловсрол одоо бичиг үсгийн боловсрол олгосон байх жишээтэй тийм. Албан бус боловсрол дотор юу авч байгаа? Гэрээр ном унших. Юу албан бус дотор үгүй. Албан бус тэгтэр дахиад 3 дахь хэл тухай ярьж байгаа. Амьдралаас суралцах уу гэж хэлж байгаа. Тэрийг чинь гэрээр ном уншиж орж байгаа. Тэр чинь зорилготой хөтөлбөртэй биш тий. Сертификат өгөхгүй тий. Тэгэхээр гэрээр ном унших, эмээ өвгийнхаа сургаалыг сонсох, ээж авийнхаа одоо хэлсэн одоо заавраар одоо юу гэдэг юм гэрээ ажил хийхээ гэдэг чинь тий. Зураг телевизэр үзэх, музей үзэх энэ бүхэн чинь амьдралаас суралцах болж. Тэгэхээр энэ 3 дахь хүрээнийх нь хувьд аваад үзэх хүн чинь ерөн төрөнгөтэй сурч эхэлдэг юм шүү. Өөрөөр хэлбэл зөвхөн шинжлэх ухааны мэдлэг бол боловсрол. Тийм шинжлэх ухааны мэдлэг ч юм боловсрол биш. Ерөнхийдөө бол хүний сурч байгаа бүх юм чинь ер нь бол таны хэлж байгаа, ярьж байгаа, явж байгаа, инээж байгаа, хурж байгаа чинь бүгд сурсан юм баггүй. Тэгэхээр боловсролын мөн чанар гэх юм ерөнхийдөө хүний мөн чанар, төрлөх мөн чанар. За тэгтэл зорилго гэдэг ихээр шал өөр юм байна. Боловсролын юуны төлөө одоо зохион байгуулалтанд оруулаад, байшин барилга бариад, төсөв байрлаад, багш бэлтгээд, хөтөлбөр гаргаад, сургагч гаргаад олгохдгийг улс орнууд яагаад боловсролын салбар гэдэг том салбар үүсгдэг юм бэ гэдэг аваад үзэх юм бол дахиад энэ 3 зорилго, бүх зорилго, улс орны зорилгыг ингээм базаадах юм бол 3 зорилго. 3 төрлийн зорилго. Одоо маш олон буюу одоо неолиберал эдийн засаг капитализмын үүссэн зорилготой холбох юм бол ерөөсөө боловсролыг одоо
human capital гэж онол гэж хэлдэг. Хүний нөөцийн онол тийм. Өөрөөр хэлбэл хүн гэдэг юм юу юм бэ гэхээр үйлдвэрлэлийн хэрэгсэл, эдийн засгийн хөгжлийн нэг чухал хүчин зүйл. Одоо нэг хэрэгсэл гэж үзээд энэ хүмүүс бол бич үсгтэй байх хэрэгтэй. Тэгээд аливаа нэг ажил хөдөлмөрийг эрхлэх мэдлэг чадвартай болсон байх хэрэгтэй гэдэг боловсролын зорилгыг тавьчих. Тийм. Хүний одоо капиталын онол гэж хэлдэг. Энэ онол бол маш хүчтэй. Ялангуяа неолиберал эдийн засгийн маш хүчтэй төрж орж ирсэн. Тийм ч учраас боловсролыг ер нь нэг хэв загварын болгох, нэг хөтөлбөртэй болгох, нэг ер нь нэг л мэдлэг, төрлийн мэдлэг ур чадвартай болох, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй мэдлэг ур чадвартай болох, өөрөөр хэлбэл шинээр баялаг бүтээх мэдлэг чадвартай болгох, хандлагатай болгох, одоо creativity энтергээд хэлэхээр зөвхөн л одоо entrepreneur ур чадвартай болгох энтергээд боловсролын зарлагыг хасар их хязгаарлаж хүнийг хэрэгсэл мэт үзснээрээ бол иргэний нийгэм болон одоо дэвшилтэд үзэлтэн онолчдын өмнөөс шүүмжлүүлж ирсэн. Гэхдээ энэ нэгэнт л цаана эдийн засаг гэдэг неолиберализм гэдэг цаана капитал, баялаг, үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энтергээд эдийн засгийн өсөлт хөгжилтэй холбогдож байгаа учраас хүмүүнлэг онолчтой ер нь бол онолчдыг дийлж байгаа гэсэн үг тийм ээ. Дийлдэхгүйсэн гэсэн. Тэгээ одоо харин ер нь бол боловсролын зорилгыг юу гэж одоо иргэний нийгэм болон одоо хүмүүнлэгийн онолчид юу гэж үзэж байгаа. Үгүй хүн өөрөө зорилго нь боловсролын зорилго. Хүний хөгжил цэцэглэлт, хүний оюун санааны гэгээрэл, хүний одоо өөрийнхөө потенциал, өөрт байгаа потенциал тэр олон талыг нээх чинь одоо боловсролын зорилго юм аа тий. Хүн гэдэг энэ оюун тамтан гэдэг чинь гайхамшиг. Хэрвээ тэр хүнийг одоо хөгжих, цэцэглэх, тэг гэгээрх одоо гэгэрх гэдэг нь шашны талаас биш тий. Соён гэгэрх талаас нь боловсролын зорилго байвал тэг байх ёстой мó гэдэг одоо хүмүүнлэгийн онолчид ерөнхийдөө төрж орж ирж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоо боловсролт их шамруулах, хэнийгчүүл орхигдуулахгүй байх. Тэр ялгаатай бүлгүүдийг боловсролоор ялгарлан хатуурахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусдад хамт сургах ч гэдэг юм. Ингээд боловсролын салбарт сүүлийн одоо 20 жил бол маш их юм. Хүн бол өөрөө туйлын зорилго юм ба боловсролын туйлын зорилго. Хүнийг соён гэгээл хүний хөгжил, хүний потенциалаа одоо өөрийн потенциалаа гэж өөрийн хүссэн салбар зөвхөн тэр үйлдвэрлэдэг шүү дээ. Эдийн засагт биш. Нийгмийн олон одоо салбарт, нийгмийн олон салбарт шинэлэг байх, бүтээлч байх. Өөрийнхөө хүссэн зорилгоор амьдрах. Хүний хүссэн зорилгоор амьдрах тэр одоо боломжийг нээх хэрэгтэй юм ба гэд одоо ярьж дуусаагүй байтал боловсролын 3 дахь зорилго гараад ирлээ. Одоо сүүлийн бараг л 1-2 жил яригдчихэв. Энэ зорилго нь юу вэ гэхээр хамтын ирээдүйд. Хамтын ирээдүйг хамтдаа зохицлон бүтээх тухай, хамтын ирээдүйд хариуцлага хүлээх тухай тийм. Ив нэгдэлтэй байх тухай, ив найртай нийгмийн тухай тийм. Тийм. Одоо энэ хүн гэдэг амьтны чинь зөвхөн эдийн засгийн талаар энэ нийгмийн эдийн засгийн хөгжлийн чухал биш юм а тийм. Одоо тэр хүний нийгмийн тал, хүн өөрөө нийгмийн амьтан юм бол тэр талын хөгжлийг урагш нь харж иж тавихгүйгээр нөгөө эдийн засгийн хөгжлийн үр шим тэгшүрдэхгүй байна. Нөгөө байгаль орчны дороотлол үүсчээ. Тэр байтугай энэ ганцхан мөрцөгдлөхээс өнөх төвшин хүндрэлтэй өнөөдөр хүрчлээ. Тэгэхээр энийг хамтдаа хайрлая, хамгаалъя, хамтдаа хариуцлага хүлээе гэдэг юмыг ерөнхийдөө дэлхийн удирдагчид, том гүрний удирдагчид ярьж эхэлж байна, монголчууд ярьж эхэлж байна. Сая хамгийн сүүлд манай боловсролд бол боловсролыг дахин төсөөлөх нь гэж том илтгэл гарсан. ЮНЕСКО-гоос тэгэхээр энэ дээр бол энэ одоо өнөөдрийн нийгэм болгондод байгаа бүх асуудлыг шийдэх гол үзэх нь боловсролыг коммунитийн сайн зөв нийтийн хариуцлагын зөв гэж ингэж дахин одоо боловсролын зорилгыг тодорхойлж байна. Тэгвэл өнөөдөр энэ подкастаар бол ядаа төлхөө 3 дахь зорилготой дандаа үнэлж авах юм шиг байна. Яагаад гэвэл боловсролыг хэдүүлээ нийгмийн дэвсгэртэй авч үзэх юм. Тэгэхээр
боловсрал ингээд бие бол нэг тест тэр өгөгчж байгаа юм. Тэгээ цагийн ихээр насан турш тэр бол тэгтээ насан турштай хамаатай ойлголт биш. Харин яг иж бүрэн хүн болж тийм үү хүн ясаар амьдарч ингэж боловсрохын тулд бол тэр оюун хөгжих шаардлагатай байгаа юм. Тэгээ өөрөөр хэлбэл боловсралтай болох тийм хөдөлмөрөөр би бол байглаас жамсаар ингээд өсөж байгаа. Тэгээ ингээд бие болон оюун ингээд хөгжиж одоо mature гэх юм уу насан туршсан юм хүн гэж одоо ойлгох хэлс авч үзэж байгаа тийм. Тэгээ хүний өөрөө нэг боловсралтай байх шалтгаан гол нэг юм шалтгаан энэ байдаг бол нийгэмд энэ нь нэг тийм гажуудсан асуудал тавигдсан гэж Эрфрам гэсэн одоо философчлаач хэлсэн байна. Тэр юу гэж хэлж байгаа гэвэл хүн яг үнэндээ орчин үеийн энэ хүмүүс бол боловсралтай болохын тулд насан туршийн тулд одоо сургууль цараад байгаа биш ээ. Харин диплом авах гэж сургууль цараад байна гэж би эсвэл байх гэдэг номонд байсан байна. Өөрөөр хэлбэл хүн байх утгаар боловсралтай болох биш харин надад диплом бий шүү гэж нэг харуулах гэсэн статус олох гэсэн эсвэл ажилд орох гэж ч юм уу одоо өөрөөр хэлбэл боловсрал ингэж л одоо нийгэмд утгаалтлаа гэж оромшуулсан. Тэгвэл яагаад ийм болчихв? Энийг эцэс хараа би юу? Эсвэл хүмүүст буруу байна уу? Юунд буруу байна гэж хэлсэн. Би ерөнхийдөө нөгөө хүмүүст буруу өгдөргүй. Иргэний нийгмийн гол үзүүлэлт хүнд буруу өгөхгүй. Хүмүүний тогтолцоонд тогтолцоонд одоо ямар асуудал байна гэж илүү харахыг үздэг. Тэгэхээр бид нар бол энийг тогтоохын тулд судалгаа хийхээс өөр аргагүй. Түвшинд хүрдэг тийм судалгаа хийж одоо яг хэн буруу байна, юу нь болохгүй байна гэдэг юмыг хардаг. Тэгэхээр боловсрал яагаад ийм болж хуурваа гэдгийг би хувьдаа бодохдоо бол боловсролын нөгөө мөн чанарт анхаарахгүй, зорилгот анхаарахгүй ба тий нөгөө гадна хэлбэрт анхаардаг чинь ер нь бол дахиад нөгөө нэг эдийн засгийн хөгжилтэй холбоотой байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ ажлын байран дээр ийм боловсралтай, ийм дипломтой хүн авна гэж одоо зар тавьчдаг тийм. Тэгэхээр тэр чинь юу руу хүрч ийн вэхээр хүн тэр дипломыг л үзүүлвэл тэр л ажилд орчвол тэгээ дараагийн асуудал нь хамаагүй мэт ийм нийгмийг бид нар өөрснөө бий болгосон байгаа байхгүй юу? Тийм. Өөрөөр хэлбэл өмнөх боловсролын шат түвшнийг дүүргэсэн тухай гэрчилгээ байхгүй бол бид дараагийн боловсролын шат түвшинд одоо орж болтгүй ийм одоо нийгмийг л бид өөрсдөө одоо бий болгосон. Тэгээ энэний цаана юу байгаа гэхээр боловсролыг бид нар нөгөө нийтийн сайнны зүйлээс нь илүүтэй хувьчилж тэ ашиг олох зорилгот хөтлүүлж одоо дэлхийн одоо хамгийн том зах зээлийн нэг гэж бүр хүртэл тодорхойлох түвшиндээ хүрч хүн төрлөختөд мангуурсан гэдэг. Би бол мангуурсан гэж хэлнэ тийм. Тэгэхээр би зүгээр Монголын нөхцөлд аваад үзэхэд монголчууд эрдэм номыг хамгийн дээд баялаг гэж хэлдэг эд хөрөнгөтэй бүх юмнаас дээд баялаг гэж үздэг байснаа хизээнээс эхлээд ингээд арилжааны хөшүүмөр шиг зарж худалддаг болсон юм бэ гэж одоо би асуумаар болдог байхгүй юу. Үнэхээр л одоо шүлэг энтер нь байж байгаа шүү дээ. Торгонд баримтгалдаг энтер гээд тийм. Хизээдээ болохоор энэ мөнгөнд баримтгалдаг болчихсон гэж одоо би асуумаар байдаг. Нэг юм ийм хурдан өөрчлөгдөх гэж юу. Тэгэхээр би энийг Монголын одоо 90 оноос хойш 30 жилийн хөгжилтэй холбоотой л гэж үздэг л дээ. Тэгэхээр тэр хөгжилтэй яа холбогдож байгаа хэрэг бид нар ингээд нэг гоё ардчилсан чөлөө зах зээлийн нийгэмд орж ийн гэдэг ийм хүлээлт маш өндөр хүлээлттэйгээр социализмыг орхиод энэ нийгэм рүү ороод ирэхтэй юур орж байгаа хинж мэдээг магадгүй тэр том төрийн тэргүүн бодлогын гишүүд те улс төрчид хинч мэдээгүй ороод ирэнгүүд өөрөөр хэлбэл эдийн засаг хамгийн түрүүнд одоо нөгөө эдийн засгийн хөгжил биш эдийн засгийн харилцан тусалцах зүйл гэдэг юмнаас иржсэн санхүүжилт байхгүй болоод Оросын одоо санхүүжилт дэмжлэг төсвийн байхгүй болгоод бидний газар дээр бодох юм байгаас тийм ямар ч төсвийн одоо ордлого бүрдүүлэлт байхгүй болоод
нөө сургууль явах, эмнэлгээ явах, улсрнаа явах гэд ирэхэд тэр орон зайдлын орж ирсэн байхаа олон улсын банк санхүү юм байна. Хамгийн түрүүнд орж ирсэн байхгүй. Тэгээд тэд нар заагаад үгүй. Бид нар ч үлдэр зах зээлийг чи мэднэ. Бид нар капитализмыг мэднэ. Бид нар над орж ирсэн юм яаж байгуулахыг мэднэ гэж шууд бодлогын зөвлөгөө өгөхдөө зээлтэйг авсан. Бүр гарцаагүй байдалд оруулж байгаа. Нэгдүгээр Монгол улсыг нөгөө өөрсдийнхөө ангилаад харуулсан. Та нар хамгийн ядуу орны ангил биш шүү манай ангил. Бүр Монгол улсын тий өөрсдөө шалгуулж. Монгол улсын засгийн газар бүр шоконд орсон гэж. Бид нар биш. Бид нар тийм ядуу улс биш. Хүлээн зөвшөөрөхгүй гэж нэг хэсэг гүрээсэн гэж байна. Хэдий болтол гүрэх үү юм чинь. Дэлгүүрүүд нь хаосраад эхэлсэн байна шүү дээ. Тийм үлсгэлэн нүүрлэх гэж явж байна. Тэгээ одоо бууж өгөхөөс аргагүй болоод зээл тусламжийг авахаас аргагүй болоод тэгээ зээлийнх нь нөхцлүүд нь дандаа бодлогууд эдийн засгийн бодлогууд, нийгмийн бодлогууд, улс төрийн бодлогууд ийм юм хийвэл тэдэн сая доллар. Ийм хийвэл тэдэн сая доллар. За манай боловсролын салбар гэхэд бүцийн өөрчлөлтийн бодлого гэдэг том одоо багцыг туршсан. Энийг зөвхөн Монгол биш, пост коммунист бүх орнд туршсан. Энэ багц байгаа. Тэгээд энэ багцаар яасан гэхээр надад боловсролчин нийгмийн гүд том салбар байна. Багсаг хүн хүчийнх нь хувьд багсаг. Хоёрдугаар төсвийн хувьд багсаг. Төсөв чинь дийлэхгүйгээс та нар угаасаа төсөв бүрдүүлж байгаа юм чи. Наад салбараа багсаг гэдэг тийм. Одоо бүцийн өөрчлөлт багсаг гэдэг нь айгүй гоё бүцийн өөрчлөлт. Жинхэнэ нь бол ингээд манай бүх нийгмийн салбаруудыг бол дунгаах зөвлөгөө өгөх гадны банк санхүүгийн байгууллагууд гэсэн. Тэгээ энэ дотор судлахад их сони юм хэлдэг юм яг. Өнгөрсөн 20 жил 30 жил дотор байранд жишээ нэг ч донор нэг ч улсын санхүүжилт орж ирээгүй гэдэг. Тэгэхээр эн чинь юу хэлээд энэ бүр нөө багцсан дотор нь дотор байр байхгүй байхгүй юу? Монголд л байдаг, дотор байрч Монголд л байдаг. Малчин хүн амтай улсаа. Тэгэхээр тэр бодлогыг биднэрт ухамсартай тулгадгүй, ухамсаргүй тулгадгүй гэдгийг бид нар бодох завгүй тэр бодлогыг хэрэгжүүлсэн. Хамгийн амар юм жишээ хэлбэл хамгийн сүүл тухайн хүмүүсийн боловсролын асуудлыг бид нар хэлцүүлэг авах удаа Монголын түүхэнд авах удаа монголчин 2-5 нийт зөвхөн казак тоо. Тэгээ тухайн хүмүүсийн боловсролын нөхцөлөд маш хүн байдалд орчод. Тэгээ уг сурвалжийн хайгаад исэн чи тэр Азийн хөгжлийн банк бүцэн өөрчлөлтийн бодлого төр очив. Тэнд байсан тухайн сургуулийг татан болгосон. Нөгөө багсаа гэхээр ахлах сургуулиудын дунд болгоод дундын баг болгоод багыг хаагаад те багийн одоо баг дээр байсан сургууль баг сургуулиудыг хаасан байхгүй. Тэр хүрээнд зүгээр л тоо сургуулийг хаацсан чинь. Одоо тоо сургуулийг буцааны хийх багшгүй. Түн сургууль хичээл зах тоо багшгүй. Хөтөлбөргүй хилэн мөгч. Нэг үндэсний хилийг өгөө. Ийм үр дагавар боловсролын салбарын одоо шийдэл гэдэг бол маш том үр дагаварт урьдчилан хараа асар сөрөг үр дагавар гарах магадaltaй байдаг нэг жишээ нь авах. Тэгэхээр бид нар ийм бодлогуудыг хэрэгжүүлж 30 жил явсныхаа эцэст өнөөдөр юу гэж харж байгаа вэ? Боловсрол хамгийн өнгө хуурамч диплом хөдөлтөж авч болдог. Ихтэй сургуулиуд нь бүр үйлдвэрлэж болдог. Одоо хамгийн түрүүнд нь либералчсан юу гэж дээ боловсролын салбар. Ерөөс төлбөртэй болгоод хувийн сургуулиуд нээж болно. Тэ? Улсын сургуулиудыг төлбөртэй болгоод, улсын ихтэй сургуулиудыг төлбөртэй болгоод deregulation гэж гэдэг төрийн зохицуулалтаас гаргаад авчилсан. Тэгэл Монгол улсад эрдэм ном гэдэг үнцнийг болох, эрдэм ном гэдэг арилжаалагдах, эрдэм номоор ашиг хийж болдог. Эрдэм ном гэж юу юм бэ гэдгийг ойлгохгүй мөн чанар зорилгын ойлгохгүй өнөөдөр боловсролын үйл хийх гэсэн чинь тодорхойлолт өгч төвшин хүрсэн. Ийм л улс орн болчих. Боловсрол ингээд тэгш бас байдлыг бэхжүүлдэг нэг юм институт зарчиж байгаа байхгүй. Уг нь боловсролын зэрэг одоо өөрөг болвол ямар гоё байсан. Гэтэл одоо нийгэмд яг хэрэгжээд эхлэхээр ингээд дисфункцаас гүйцэтгээд эхэлж байгаа юм тэгш бас байдал хуваагаад эхэлж байна гэж. Тэгэхээр боловсрол ингэж тэгш нийгмийн тэгш бас байдлыг бэхжүүлэх тэгш чадхаа өөрөө тэгш бас байдлыг бий болгоод багт ажиллаж байгаа юмгийг бэлтгэж гаргаад ч байгаа юм шиг. Одоо зарим утгаар энд одоо том өөргөөр гүйцэтгэж байгаа үзэгдэл бол хувийн болон төрийн сургуулийн өмчийн ялгаа. Тэгээ
Энийн цаана юу хэлж ийн гэвэл одоо бүлжээ гэсэн социологч, Франц социологч бол арга гэрийн нөхцөл өөрөлдөл мөнгө нь ямар байна? Тэр нь хүүхдийн тэр хүний ирээдүйн бүр хувь заяаг шийдэх хэмжээний боллоо гэж. Тэгээ энтэй бол Монголын практик бол энэ хувийн болон төрийн сургуультай шууд нийцж байгаа. Төрийн гэдэг дээр бас дахиад хоёр талаа зарварчж байгаа. Нэгдүгээр сургууль, хоёрдугаар сургууль ч гэдэг юм уу. Тийм төр дотроо ахаад хуваагддаг ч юм уу. Гэтэл сургууль нэгэнлэг байх ёстой биш үү гэсэн юм санаа. Тэгээд одоо Бритиш, Турк, Солонгос юу гэдэг янз бүрийн сургууль. Тэгээд зөвхөн энэ хэлээр заан тусгай хөтөлбөрч гэдэг юм уу. Тэгээд нэг л их хүнийг тусгайруулсан, онцгойруулсан, бусдаас илүү дутуу болгосон. Энэ одоо хувийн өмчийн, төрийн өмчийн сургуулиудын ялгаа нийгмийн тэгшүү сайдлыг одоо бий болгоод байгаа юм бол үүнийг одоо үгүй болгож боловсрол гэдэг зүйл хүн бүрт боломжтой шүү гэдэг боломжийг олгохын тулд төрөөс юу хийх хэрэгтэй вэ? Эсвэл төр хийх эсвэл ер нь бол нөгөө ямар нэгэн байгуулах гэдэг нэгдгээс яриа хэлэх хэрэгтэй гэж. Би бол одоо нөгөө 50 насны өндөрлөөс игээ харахаар тэгж боддог байхгүй. Яг ямар нэгэн байгуулах тухай яриа хөөрөө юм нэгэнд ч ерөөсөө яваагүй биш 30 жилтэй. Нэг л чөлөө зах зээл, нэг л одоо капиталисттай баян улс орн болон бар болон ийм юм болно гэдэг баахан худлаад лооцсон ингээ явцсан. Тэрэнд нь төөрөгдөж бид тэдний хэсэг явлаа штэ. Үнэхээр л тхиим багтар капиталист нийгэмд чих гоё юм даа. Тэгээд л нийтийн засаг хөгжижүүл тэгэл араас нь бид нэр хөгжин тэ. Нийгмийн хөгжил юм, улс төрийн хөгжил юм, хамгийн түрүүнд эдийн засгийн хөгжил юм гэсэн. Ер нь бол нэг тийм ойлголттой 20 жил яа сүүлийн 10 жил харин нэг ч одоо юу болоо гэдэг тийм эргцүүл нийгэмд явж байгаа юм. Тэгэд ганцхан одоо нийгмийн хөгжлийн зорилго байсан тэр хүмүүнлэг иргэний арчилсан нийгэмд үндэсний үндсэн хуулийн зорилго байхгүй. Тэгээ үндсэн хуулийн оршлыг хүнээс асуухаар хэн ч мэддэггүй байхгүй. Би одоо ингээл ямар ч одоо хүмүүс сургалт хийсэн асуудаг байхгүй. За хүмүүнлэг гэж үгс иргэнийг арчилсан гэж үгс арчилсан нийгэм гэж юу ингэж асуухаар өчтөө үзэл бодлоо илэрхийлэгч үгээр дуусчихдаг байхгүй. Ер нь бол тэгж хэлсэн юм шүү. Тэгэхээр би ухамсартайгаар одоо сүүлийн 10 жил зааж байгаа бүх сэдвээ энтэй холбож ярьдаг гэсэн. Энээс эхэлж ярьдаг гэсэн. Би тэгээ энийг тайлбарласан эрдэмтэн судлаачдын тайлбарыг ирж хайлаа. Чимэд баан тэ. Та Монголын зорилго тийм хаашаа байгаа шүү. Тийм. Тэгжээж эн чинь боловсролын зорилго тодорхой болох гэдэг байхгүй. Тийм боловсролын зорилго тодорхой байж иж энэ одоо энэ нийгэм боловсролын хоёр зорилгоос чинь тийм ашигын бас хувийн биш те хөтөлбөрийн олон янз байдал хэл ямар хэл дээр сургалт болох ингээд агуулга бүх юм тодорхойлогдно те гэж бодоод ингээд ирэл хайвал хийж үзсэн. Тэгээ манай эрдэмтэд судлаачд энийг тодорхойлж бичдэггүй мэл яг үндсэн хууль гарсны дараа жил 93 оны хууль зүйн ам санаачлаад үндсэн хуулийн гол нэр томьёогуудыг тодорхойлсон нэг тийм ганц хуучин юм болж авсан. Тэгээд л ерөөс байхгүй. Тэгээ харин сүүлийн үед хүмүүс илүү үндсэн хуулийн тэр зорилго руу юу гэсэн үг ямар ч та ингэж эргэж хардаг одоо болж эхэлж байна. Тэрэнд бол талархалтай байгаа. Тэгээд тэрийг бариад үзэхээр боловсрол ерөнхийдөө бол хүмүүнлэгийн зорилго онол тохирхон тодорхой бол авчиж байгаа. Тэгэхээр хэрэг тийм юм бол тэг хүн зорилгоны юм бол тэг боловсролын зорилго нь хүн байх юм бол энэ нийгмийн чинь зорилго нь хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм юм бол одоо ашиг гэж бол тэмгээл асуумаар байгаа байхгүй би жишээ тий. Боловсролоор ашиг хийж болох уу? Тэгдэг салбар мөн үү? Паблик тэг сектор гэж юу юм бэ? Энэ тухай ерөөсөн Монгол хилцүүлэг явдаг зүгээр өмчийн харийг хилцүүлэг явлаа. Сайн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ороход төрийн өмч гэж үе нийт өмч гэж үе ингээд өмч талаас нь хилцүүлэг явж байгаа боловч нийгэм талаасаа тий паблик гуд нийтийн зүйл гэж үе нийтийн сайнны зүйл гэж энэ үгэнч хөтөл орчуулагдахгүй тий төрийн үйлчлэгээ гэж хэлээд байгаа энэ боловсрол эрүүл мэнд нийгмийн халамж чи юу юм гэж ерөөсөө ингэж гүнзгий угсан юм хилцүүлгүүд нь ерөөсөө өрнөхгүй байгаа учраас л одоо бид нар төөрөөл яваад байна л да. Тэгээд боловсролын салбар дээр ерөнхийдөө бид нэг ингээ 30 жил яваад ирэхэд бүр дахиад ирээд унаас хэлсэн гэдэг. Хувийн сургууль байгуулж болно гэдэг. Одоо заалтын үндсэн хуулинд ч оруулсан баг шиг бүр. Энэ бол үнэхээр үл мэдэхийн
зовлон юм да. Одоо тэр үед бүх салбарт хувийн хвшиг байж өрсөлдөхийг зах зээл гэнэгэд ойлгуулсан байсан учраас энэ боловсролын салбарт хүртэл одоо хувийн хвшиг оролцох хэрэгтэй гэрэл үндсэн хуулинд тийм заалт оруулж байна. Тэгтэл бусад улс орнуудын үндсэн хуулийг харсан ч бүр юу вэ? Боловсрол бол нийтийн сайнны зүйл мөн. Боловсролыг хөгжүүлж болохгүй. Боловсрол ашиг юм байж болохгүй. Боловсролыг зарж худалдаж болохгүй. Хөгжүүлж болохгүй гэдэг үндсэн хуульд улс орнууд одоо манайх хувийн сургууль байж болно гэдэг үндсэн хуульд улс орн болцсон байна. Өөрөөр хэлбэл мөнгө хийж болно гэдэг. Тийм. Тэгээд л одоо тэрнээс ч үндэслэл хувийн сургуулиуд байгуулж эхлэв. Тэгээд тэр хувийн сургуулийг хэн байгуулсан? Тэгэхээр би эрдэм мэдлэгийн хүч чадлыг төрийн зорилгот ашиглавал юу болдгийг жишээ гэж хардаг байхгүй юу? Боловсролын яамнаас эрдэм тушаалтан байсан хүмүүс хувийн сургуулиудыг байгуулж эхэлсэн байдаг. Тэс энгийн нэгэн ард байгуулсан юм шиг. Энгийн нэгэн ард байгуулсан багш хүн байна. Айгуу гой боловсролын үзэл онолтой. Тэгээд одоо би энэ аргаараа ингээд заагаад тэрээс сургууль зөвшөөрөхгүй тийм. Тэгэхээр би энэ аргаараа заагаад хүүхдийг маш сайн сургаад тий би өөрөө сайн багш. Би өөрийгөө баталсан тий. Өөрийнхөө амьдралын зорилго болгосон тийм сургуулиуд ганцны байгууллагатад дийлэнх нь бол тэр эрхтэн давхтнуудын байгуулсан ашигын төлөөх одоо сургууль өөрсдийнхөө эрх мэдлээр дамжуулаад ер нь бол хувийн сургууль байгуулах шаардлага өндөр шүү дээ. Тэр шаардлагуудыг зарим ингэж одоо аниад байгуулж чадах хүмүүс хувийн сургуулийг анх байгуулсан байдаг. Тэгээд одоо хувийн компаниуд байгуулж ирсэн байдаг. Тэгээд яг нэг зүйл асууж байна. Нийгмийн одоо энэ нийгмийн асуудал болсон байна шүү дээ. Нийгмийн асуудлыг яагаад шийддэг вэ гэж одоо социолог шиг асуусан байна. Тэгсэн чинь хариулт нэмж байна. За нэг 3 аргумент байгаа. Тэрний нэг аргумент нь нийгэмд хожигсод гэж яддаг хождог хүмүүс алдагсад гэж бас байгаа. Дийлэнх нь мэдээж алдагсад. Тэр нийгмийн асуудлыг шийдэж нийгмийг өөрчлөхөөр тэр хожиж байгаа хүмүүс алдан. Алдж байгаа хүмүүс хожих гэдэг. Тиймээс тэр хожиж байгаа хүмүүс одоо дээр самбайлсан байна шүү дээ. Содчихсан тийм. Эсвэл өмчийг автааг хатчихсан хамгийн мөнгөтэй хүмүүс ч гэх юм. Тиймээс тэр хүмүүс байр сууриа алдахыг хүсэхгүй байна. Тиймээс нийгмийн өөрчлөлтийн асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна гэж. Яг үнэ. Тэр чи одоо капитализмын мөн чанар юм а гэж одоо Пикетиг хэлсэн гол юм чинь шүү дээ. Ер нь бол капиталист нийгэм бол тэр нөгөө өөрсөндөө зориулж эхлээд энэ нийгмийг ашигласан л одоо зүгээр нийгмийг өөрсөндөө зориулаад байгуулчихдаг болчихжээ тий. Одоо энэ л одоо капитализмын гаж. Монгол төсвөр одоо энэ асуудлыг шийдэх хүсэхгүй байна. Хүсэхгүй. Үнэхээр хүсэхгүй. Ер нь бол шийдэгдэхгүй гэдэг л тий. Ер нь бол итгэл надад бүр батчиж эхэлж байна. Би бол иргэний нийгмийн учраас итгэл найдвар 100% шүү дээ. Ер нь өөрчлөн л гэж одоо үзэж байгаа шүү дээ. Тэгээд нийгэмд ингээд хүмүүс маш их яриад пост коммент бичээдч үзэл бодлоо илэрхийлж саналаа бичиж өгөөд ч өнөөдөр явахгүй байгаа ганц асуудал бол одоо энэ болчиход байна шүү дээ. Тэгэхээр хувийн сургуулиудыг одоо ялангуяа боловсролын ерөнхий хуулийн дээр байгаа ашигын бус гэдэг залтыг одоо ашигын төлөө гэдэг залтыг ахуулах гэж байна шүү дээ. Боловсрол ашигын бус байна л гэж үлдээх гэдэг. Тэнгүүд л те хүмүүс үгүй шүү дээ. Хүмүүс яг гэж бизнес хийдэг. Ашиг авахгүй л яг гэж бизнес хийдэг. Ингээд над руу бүр гинэн одоо аргумент хэлэхээр би одоо бүр заримдаа хэлэх үгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр чин ерөөсө боловсролыг юу гэж харах вэ? Ямар нэгэн байгууллага ч би ерөөсө суурийн тэрл гэж харж байгаа. Энэ ойлголт зэгцэрсэн цагт бид нар энэ одоо боловсролыг зөв голдролд оруулах нь одоогийн энэ хуулиар хэрэв тэр залтыг одоо өөрчилж чадах юм бол нийгэмд асар том төвшил асар том одоо өөрчлөлт гарна гэж хүлээж байна. Тэр өөрчлөлт тэр одоо заалт бол 2 жилийн дараа хэвээрээ л байж нэг ч үгс өөрчлөгдөхгүй хэвээрээ байж л. Тийм. Тэгэхээр үнэхээр одоо капитализм гэж юу юм бэ гэдгийг хүртэл эргэцүүлж яг юу юм бэ гэдгийг эргэцүүлэхгүйгээр дахиад энэ залтыг өөрчлөх боломжгүй байгаа нь бол надад харагдсан. Тэгээд хамгийн сүүлд энэ иргэний нийгмийнхэн 100% Азийнхны одоо доктортой хөгжлийн зорилгын
чуулган боллоо л да. Японы гадаад хэргийн яам бол шинэ ерөнхий сайдынхаа зорилгыг танилцуулсан чинь капитализмыг бид засварлах гэж байна. Японд шинэ тийм new form of капитализм шиг хэлбэр гаргаж байна. Эмигтэй явуулсан. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэний нийгэмд аль хэдийн үр хөвгөлн зүүн гарцаа судлах. Капитализм биш. Одоо Маркс хэлж байгаа сүрэн мөнгө тавиланда. Тэгэхээр капитализм бол гажуудсан, капитализм бол хүнд ээлтэй тогтолцоо биш. Уяа өнгөрөөчтэй энэ мөнгөний төлөө хийх хөрсөлтөө бол бидний өөрсдийн сөнөөх нь дэлхийдээ байгаль орчинтой сөнөөх гэж байгаа учраас бид ер нь капитализмыг эргэн харах хэрэгтэй, шинжлэх хэрэгтэй гэдгийг зүйлэл иргэний нийгэм үр хөвгөлн бүрдээд ингээд туршаад ялангуяа Латин Америкийн орнуудад одоо орон нутгаа иргэд хамтдаа авч явдаг. Тэнд ямар ч юу ахгүй компани оролцоо. Дэлгүүрээ хамтдаа ажиллуулна. Дэлгүүрийнхаа ногоог те фермерүүд ингээд нийлүүлээд тэр дунд нь ямар ч сурталчилгаа мөрчлөө шүү зарлахгүйгээр хямдуудтайгаар ингээд нийлүүлээд дэлгүүрээ хамтдаа удирдаад те ингээд явж байгаа гэх мэтлэн машин олон хэлбэрүүд гараад үсэт эхэлсэн. Тэгээд тэр жоохон иргэний нийгмийн доо олон ингээд дэше сонсогдож байгаа шүү. Тэнгүүд энэ ухаантай улсууд чинь ялангуяа Японд бол капитализм болохоо яаж байгаа гэдгийг мэдрэгдэж байгаа. Солонгост энэ мэдээж хамгийн хөгжиж байгаа улс орнуудад хамгийн түрүү мэдрэгдэж байгаа ш. Тэнгүүд эднэр бол ерөнхийдөө капитализмыг засварлаад эхэлсэн. Одоо жишээ нь боловсролын салбарт жишээ нь Солонгос засварлаад эхэлсэн. Ингээд цэцэрлэг биш үү тий. Сургуулийн өмнөх боловсрол ерөөсөө хувийн орон дээр гэдэг шүү. Ер нь их дэлхийн одоо ихэнх оронд сургуулийн өмнөх боловсрал буюу бага насны хүүхдийн өмнөх боловсрал эцгийн орон дээр. Хувьшлээс үйлчлэгээ худалдаж авдаг. Тэгээ манайх бол социализмын ачаар харин төрийн өмчийн цэцэрлэгүүдтэй улсаар байна. Тэгтэл Солонгос яасан бэ гэхээр ерөөсөө боловсрал гэдэг ялангуяа энэ тархины хөгжил, танин мэдхүн одоо ашил ухаан хөгжсөнтэй холбоотой бага насны хүүхдийн хөгжил чухалчлаа шүү. Тэнд л тархины хөгжил, орчимтай явдаг, тэнд хэл ярианы хөгжил, тэнд бүх хөгжлийн суурь тавигдж ин гэж ирээдүйн амьдралынх нь чанарын суурь тавигдж ин гэж үзэнгөт ерөөс төр рүү авч эхэлж байгаа. Хувийн хвшилд байсан сургуулийн боловсролыг төр рүү авч эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл төрөмч цэцэрлэгүүд нэнгүүтээ за энэ жил ингээд шат түвшинтэй. За энэ жил бид нар хамгийн ядуу хэсгийн хүмүүсээс байна. Дараа жил ялгаатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс байна. Ингээд дараа жил хувийн цэцэрлэгүүдээс хүсснийг нь төрөмч болгоно. Бүр буцаа нэгэмжилж байгаа юм тийм ээ. Ингээд тэдэн он гэхэд бид нар сургуулийн боловсролыг 100% батлах болно. Тэгээд та 2025 он гэхэд элит сургуулиудыг хаана яг гэвэл тэгш бус байдал үүсгээд байна гэж боловсролын сайн мэдгдсэн байсан шүү. Тэгэхээр хоёр дахь тэр авч байгаа арга хэмжээ. Энэ бас сургуулийн боловсрол дээр авч байгаа арга хэмжээ шүү дээ. Тэгэнгүүт тэгэд энэ нийгмийн эмзэг үл яаж харж байна те. Манайх бол одоо хотоос эхэлж шít хотын хүүхдийн хамгаалдаг. Гэтэл бид нар ингээ бүлгийн ялгаатай. Энд чинь нийгмийн тэгш бус байдлыг одоо яа гэдэг тооцсон судалгааны үндсэн дээр хийж байгаа байхгүй юу? Хин хамгийн их орхигдох магадaltaагаас хэлж байна тийм. Энд чинь өөрөөр хэлбэл нийгмийн бодлого гэдэг, төрийн бодлого гэдэг те. Тэгээд нотлохоон цорилсан бодлого гэдэг нь л багхгүй те. Тэр дунд сургуулиудын ахлах сургуулиудын хувьд ерөөсөө иргэний нийгэм маш хүчтэй шалтгаалсан. Тийм. Нийгмийн тэгш бус байдал, туйлдах хууль. Тийм. Ерөөсөө төрийн бус байгууллага төр өөрөө харахгүй байхгүй. Төрийн бус байгууллагыг хэлэх ёстой. Одоо хамаагүй сталинист, коммунистээр одоо болж байгаа ч гэсэн нийгмийн үзэгдлийг хилчлэх гэх нь бол одоо төрийн бус байгууллагуудын үрэг тэгээд иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын дуу хоолой харин төр яа сонсох вэ гэдэг чинь шийдлийн дараагийн шатлал авчиж байна. Иргэний нийгмийн маш хүчтэй одоо эсрэг үзэл дээрс нь та нар паразитыг үзсэн тийм. Паразитыг үзэхэд та нар нийгмийн тэгш бус байдлыг тэр хүнжсэн тийм. Тэнийг хүнж ойлгохоор хэлсэн байгаа байхгүй. Тэр бүх талаа бүх хүний үнэрийг хүртэл амьдарч байгаа байр тийм. Амьдралын хэм маяг хэлж байгаа ярьж байгаа бүх юмн дээр илэрдэг гэдгийг харуулж байгаа. Хүний үнэрээр хүртэл бидний амьдрал ингэ шингэцэн. Манай нийгэмд ингэ шингэцэн. Бидний ингэ бид яг л ялгаагүй
бүх юмд ингэ шингэсэн тийм. Тэгээд тэр яг хүмүүс ойлгож байгаа ч гэсэн тэрийг илэрхийлж хэлэх зөв буруу юу гэдэг бол чиний дараагийн академик гэгээр л одоо онол үзэл судалж иж хүн энийг яг тийм болж байгаа юм байна гэж задлан шинжилж ойлгож нийгэм хэлэх байхгүй. Тэгэхгүй бол ингээл бие биен дээр мэдрээд дургуутслан л хүрээд байдаг, уурал хүрээд байдаг. Нэг юм болохгүй байх юм хүн мэдрээд байгаа. Тэгэхээр солонгосууд бол ерөнхийдөө судалсан байх. Боловсролын судалгааны аягүй том судалгааны хүрээлэнтэй. Тэгээд энэ иргэний нийгмийн тавиад байгаа шаардлага үндэслэлтэй эсхийг судалсан. Тэгээ үзэхэд үнэхээр одоо ялгаж байгаа харагдсан. Тэр элит хай скул сурч байгаа хүүхэд тодорхой Сеул их сургууль ч юм уу тодорхой эдийн хэлтэй сургуульд ордог. Тэнд орсон хүүхдүүд хоорондоо танилцаад гэрэлдэг. Тэнд нийгмийн сүлжээ үүсдэг, танилын тэ нийгмийн сүлжээ үүсдэг. Тэгээд тэр хүмүүс солонгосын тэргүүлэх компаниуд гэж тодорхой компаниуд нь ч тэр сургуульд төгссөн хүүхдээ авдаг. Бол ингээд нийгэмч ингээд зураас заамтай болчиход биш төрд ордог. Тэгэнгүүт тэр компани төрд орсон нөгөө нэг ихтэй сургууль төгссөн, нэг дунд сургууль төгссөн хүмүүс ч хоорондоо нийлээд юу гэснэ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ элитист, жинхэнэ одоо ялгарл одоо гэдэг юм чинь ингээд дунд сургууль тавигдчих юм гэдгийг ойлгоод энэ бол одоо Монголд те Монголд ийм их эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм чи тэр капиталист те асар тийм өрсөлдөөнтэй те дэлхийн зах зээлд ингээд нэгтгэгдсэн даяаршсан тэр нийгэмд ямар том эсэргүүцэлтэй тулах вэ? Тэрийг тоохгүйгээр төр шийдвэр гаргаад те боловсрол сайжруулж нэгтгэж байгаа. Тэгээ тэгсэн оноо ч асар их одоо эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэтэл тэрнээсээ буцаагүй одоо харин энэ ерөнхийлөгч нар ч юу болт юм аа. Тэгэхээр ийм л одоо нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэм бол заавал тэр хүмүүсийн Чилийн юм уу, Шведийн юм уу, Америкийн юм уу, Английн энэ одоо нийгэм сегрегашн тусгаарлалт үүсдэг. Энэ одоо үр дүнг харчаад тэр алдааг дахин давтах бол алдааг дахин дарчихч тэр хүний асуудал гэж хэлдэг шүү дээ. Алдаанаас суралцах бол алдахгүй юм гэж байдаг. Алдаанаас суралцах бол манай Монголын нийгэм алдсан байна. Хувийн сургуулиуд ашигын талаа байхын зөвшөөрсөн юм. Одоо алдаагаа засах олж харах, бусдаас сургамж авах гэдэг бол ухаан хүний гэдэг ажил. За үүн дээр одоо нэгэнд ингээ боловсрал ингээ ашигын болоод давхраажл үүсгэж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Ингээ элитист болоод тэгвэл үүнийг засахын тулд бүр ингээ тогтолцооны юм шинжилгээг шаардлага байна уу? Тийм. Тогтолцооны шинжилгээ гэдэг чинь хууль шүү дээ. Ер нь бол нэг нь тийм ээ. Нэг нь бол гэвэл баггүй тогтолцоон дотор чинь одоо нэг том гол бүрэлдэхүүн хэсэг нь хууль ахгүй юу. Тэгэхээр манай хуулиуд нэг их капиталист болоод үндсэн хуулийн жишээ тий капиталист зорилготой болоод тий ийм болоод явчааг байгаа шүү дээ. Ерөнхийдөө нөгөө нэг нийгмийн чиг баримжаатай тий хүмүүнлэг нийгмийн одоо суурьч социалист нийгэм тавигдсан. Тэр инерцний бас алга болоогүй юм байгаа. Дээр одоо нэг хийх ёстой хамгийн түрүүнд хийх ёстой юм бол боловсролын багцуул байхгүй. Хэрэг бид нар боловсролын багцуулын зөрөгтэй алхам хийгээд эхлэхэд тийм ээ энэ одоо нийгмийн тэгш бус байдлыг өөрчлөх маш том одоо үндэс суурь хөрс тавигдаад нийгэм ингээд нийгэмч нүсэр штэ. Ингээд чиглэлээ өөрчлөх гэж ангивцсан штэ. Тэгэхээр ингээд нэг чиглэлээ өөрчилж эхлэх гэсэн үг. Тэгээ бус бодлогод хэрэгтэй. Одоо жишээ нь би Сингапурын туршлага уншижсэн. Энэ байшин одоо энэ орон сууцны төлөвлөлт гэж байгаа хгүй дараагийн нөлөөлдөг юм чинь. Одоо боловсрол хичнээн ингээд их бус байдлыг хаагаад ингээд зохицуулт хийгээд ингээд хамраа сурах тойрог гингүүд яг тэр төрөг ялгаал үүсгэж байгаа юм. Зайсан дагуу одоо энэ хөрөнгөлөг хэсгийн төвлөрсөн газар сургуульд чинь хөрөнгөлөг хэсгийн хүүхдүүдээс сурдаг. Тэр хамраа сурах тойрог тийм байгаас. Тэгэхээр хоёр дахь том одоо хийх ёстой асуудал бол энэ орон сууцны төлөвлөлт гэж байгаа. Төлөвлөлттэй хамаатай гэж байгаа. Сингапур зориуд хойлж ирдэг гэсэн. Ингэж ялгаж болохгүй. Орон сууцыг чинэлэх хэсгийн орон сууц. Одоо тэгэл та нар харж байгаа зайсан нэр хувь сургууль, том сургуулиуд шинэ нөгөө явчих байсан тийм. Тэгэхээр одоо тэр рүү яаж дуурах вэ? Хэн дуурах вэ? Би бол мэдэхгүй байна те. Би ямар орон сууц хотод дээрээ явж л та биш те. Тэгэхээр энэ мэдлийг
энэ ойлголт юм чинь одоо нэг бус салбарууд руу яаж яригдчих эхлэх гэдгээс одоо манай боловсролын одоо энэ төвчс байдал үүсгэж байгаа алдаа засагдах гэдэг. Жишээ нь тийм нийгэм гэдэг чинь юм баггүй. Яа фабрик гэж хэлдэг юм. Би сошиал фабрик гэдэг нь маш их дуртай. Энэ нийгмийн одоо энэ юу вэ? Даав гэж одоо эндийнээр хэлээ тийм. Нийгэм чинь даав байхгүй. Энэ даавны чинь цаана одоо ингээд нэг юм таар байгаа шүү дээ. Ийм яг сүлжчихсэн таар байгаа тийм. Таарн дээр торгон утас хийвэл тор болно тийм. Даав утас хийвэл даав болно. Одоо юу гэх юм хөвөн утас хийвэл флис болно ч гэдэг юм ингээд бид нар ийм нэг ийм манай нэг юм чинь холбоотой сүлжээтэй одоо уялдаа холбоотой гэдгийг харахгүй л байна л да. Заримдаа тус тусад нь авч хараад тэгээд тус тусдаа бодлогоо чирээд явчихсан нэг нэгүүдээ гавуулаад тэ нийцэхгүй юм нэг одоо шинэ эрүүл мэндийн салбарын бодлого дээр би маш их толгой өгч эрүүл мэндийн салбар бол эргэл буцалдгүй нөгөө хуваагдсан мөнгөтэй үйлчилсэн одоо нийгмийн салбарт галзсан. Бүгд энэ чинь үлдэл. Одоо энэ чинь аим шиг байхгүй юу? Ер нь бол ийм паблик нийтийн байх үйлчлэгээ одоо ингээд замбраагаа алдаад тийм хүндээ үйлчлүүлээд хүмүүнлэг биш болоод явчихын гайвал бид нар эрүүл мэндийн салбар дээр очиж уг нь сая ковидын үед сургамж авсан бас бид нар сургамж юусэн авдаггүй. Сонин ард түм юм аа гэж би заримдаа баргаан барахаар тэгж хэлэх юмнаас ерөөс сургамж авах. Манай боловсролын салбар бол бас зөх хэмжээний сургамж авсан. Одоо ингээ юу л нэр энэ хөөсрүүлж юу лээ гэж өсч явах нь тий. Үеийн одоо захин гэдэг юм руу бас орохгүй болохгүй юм байна. Захин гэдэг юм хөгжүүлэхгүй болохгүй юм байна гэдэг. Манайх бол жоохон ингээд сургамж аваад байгаа. Тэгээ эрүүл мэндийн салбарт бид нар эргэл буцалтгүй зах зээлд алдчихлаа. Одоо тэгээд энэ нийгмийн фабрикийг яаж ивдэх, яаж өөрчлөх би жишээ нь одоо хэлж мэдэхгүй тий. Тэгэхээр одоо дараагийн зорилго, дараагийн бодлого бол юу вэ гэхээр нийгмийн бус салбаруудад энэ нөгөө дүн шинжилгээнд явах хэрэгтэй байна тий. Иргэний нийгмүүд гүнзгий дүн шинжилгээ. Одоо би ч одоо өөрөөсөө л буруугаа хайдаг. Иргэний нийгмүүд одоо хүний эрхэд суурилсан энэ хүмүүнлэгийн онолын үүднээс дүн шинжилгээ хийж салбараа хаашаа яваад байгаа, юу нь болж байгаа, юу нь болох байгаа талаар энэ дүн шинжилгээнүүд гаргаас 20-р би академикуудыг буруутгадаг. Монголд энэ судлаачид энэ судалгааны хүрээлэнгүүд нэг байхгүй сонир судалгаа тийм сонир судалгаа хийгээ суугаад идэг байхгүй. Энэ Монголын нийгмийн өнгөрсөн 30 жилийг судлаа. Юу нь болов, юу нь болохгүй хязгаа гаж утсан. Тэр бодлого хязгаа гараад одоо юуг нь засах ёстой юм те. Үр дагавар нь юу болж өнөөдөр нийгэм дэлгэрээд байгаа юм гэдэг юмнуудаа гаргаж иж нийгэмдээ энэ нөгөө эдээ бэрэг шахах үйл ажиллагаа хийхгүйгээр одоо бас болохгүй гэдэг хоёрт би академикуудыг буруутгадаг тийм. Мэдээж би бол улс төрчдийг тийм улс төрийн тогтолцоог буруутгадаг. Яагаад гэвэл өнөөдөр ингэ сонгогдоод гараад ирсэн улс төрчид бол ядаж нэг салбарын асуудлаар экспертизтэй, компетенцтэй хүмүүс гарч ирмээр байдал хинч биш нөхдүүд гарч ирээд дээгүүр хөвөөд одоо энэ бодлого боловсруулах бодиттой байвтай хувь нэмэр оруулж чадахгүй хилцүүлэг өрнүүл төвшний биш хүмүүс ингээд улс төрд ороод ирж байгаа нь бол нийгмийг хайшинлуул хайшин бодлогыг хайшинлуул хайшин саруул гэж юу ч хийхгүй юм дээр гай болж байгаа. Тэгээ эсвэл гарч ирээд юу ч хийдгүй шал өөр өөрийн ашиг сонирхол өөрийнхөө бизнесээ ашиг сонирхол нийцсэн бодлого зорилгынхоо амаас хөвөөд ингээд явчихаар энэ нийгмийн хөгжил нийгмийн асуудал болно гэж хэлдэг байна. Одоо ингээд боловсрол сайн макро сэдвүүд нэлээд их ярьлаа. Жохон микро сэдв рүү яриад үзье. Яг сургууль дотор орсон чинь бас нэг хайдал асуудал байж шээ. Жишээлбэл бас л одоо тэгш бас байдлыг бий болгоод байгаа шалтгаан бол өрсөлдөөн байна сургууль доторх. Тийм мондрын онцлог гэх урагшаасуу чи яасан муухай хавцтай хаашаасуу ч гэдэг юм уу. Олимпиад байна. Тэгээ ял мэд өгж байгаа даалгаврууд байна. Тэгээ хятадд гэтэл одоо хүүхэд 7-ны тэдэн цаг л даалгавар өгөх хэрэгтэй гэдэг бүр ингэж хэлж байна. Тэгээ ягаад гэвэл хүүхэд хичээлээс тэтлээ айж ш. Тэгээд одоо шагналууд байна. Тийм ажил худлаа үеийн шагналууд. Тэгээ нэг л их онцгойруулах гэсэн, бусдыг нэг өөр хүүхдээс ялгах гэсэн. Тэгээ дахиад нөгөө нэг баян шууд байгаа хүч шалгаагүй, хөтийн төвцөрч байгаа хүч шалгаагүй дотор
дотроо ахаад л ингэж ангал үсгэж эхэлж байгаа байхгүй. Харилцааны соёлын капиталын маш их ангал болж байна. Үүний тав жишээ бол бараг энсүүд болов уу? Тийм. Энсүүдэд орон гэхээр нэг л хэлчихэж байна. Мус ордууд нь л ордог гэж байна. Гэтэл хөгжингөө орон энсүүд гэхээр маш нэр үнэтэй байгаа байхгүй юу? Үйлдвэртэй орон жишээ. Тэгээ Монголд үйлдвэрч байхгүй, энсүүдийн нэр үнэч байхгүй. Тэгээ бүгдээрээ л их сургууль авчихсан гэсэн нэг ухамсар яваад. Монголд хэд хэдэн хүчин зүйлийг ямар ч салбарын бодлого хийсэн бодолцож байсаа гэж би боддог байхгүй. Тэрний нэг нь социалист өнгөрсөн байхгүй. Тэрийг тооцохгүйгээр ямар ч бодлого багшаа. Одоо Месүтийн бодлого тэр социализмын үед тийм байсан байхгүй. Месүт хамгийн муу сорлох чамааг энэ гадлын барилгын тэмцээнд оруулсан шүү гэдэг ч одоо хэлдүүлэг байсан байхгүй. Манай QM-ийн төв дээр те энэ чинь социализмоос үлдсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр чин хүмүүс тэр юм чи одоо л байна. Өөрөөр хэлбэл бид нэр социализмыг бүрэн балруултаагүй заа. Тэгэхээр ямар ч бодлого хийсэн, ямар ч юм төлөвлөсөн, одоо ямар ч судалгаа хийсэн юм бид нэр социалист өнгөрснийг одоо тооцоолохгүй юм бол бодлоо бол тийм. Тэгэхээр Месүт дээр бол нэгэнт одоо Месүтийн одоо имиж нэр худалт юм. Энийг яаж тэгвэл реинженеринг хийх байсан юм. Тэр өнөөдөр хийсэн баг бодлого хаа юм тийм. Хийгээг байхгүй зүгээр яриа л байдаг. Месүтэд түүх тарахгүй Месүтэд түүх тарахгүй. Тэгээ би бүр аргаан бараад гэсэн. Яг би судлаагүй л дээ. Гэхдээ миний бодоход гэж байгаа би бас нэг ярилцлаганд ярьж байсан. Энэ олон хувийн ихтэй сургуулиуд хахад хинт Месүтэд орох юм. Месүтэд орохгүй хүүхдээ ч хувийн чанаргүй ихтэй сургуульд эсвэл орох шин. Тэгэхээр Месүтэд хүүхэд орохгүй. Тэгэхээр хүүхэд орохгүй л болохоор тэнд хүмүүс нөө муу муухай гэдэг юм ил бодоод байгаа. Тэгвэл над хувийн ихтэй сургуулиудад зөвлөө. Одоо миний зүгээр өнгөцгөн шийдэл юм тий. Миний нэг судлаагүй шийдэл бол энэ жишээ. Зүгээр хүүхдийн тоог нэгэ бодохоор энэ ч тодорхой доо 30 мянган хүүхэд төгсөн мэт 10. Тэрнээс чи бүгд ихтэй сургуулиас чи тийм Месүтэд орох жишээ тий. Тэгээд тухайн асуудал. Хоёрдугаар болохоор ерөнхийдөө Монгол улсын цалин үлсний бодлого хэрэг. Дахиад нийгмийн тэгшүүлсэн байдал хэрэг. Нөгөө энэ компани эзэд нөгөө ажил олгогч эзэд чинь одоо арчгаа шигха маш бага хувийг ажлын цалин зориулж байна. Дийлийг нь өөрөө авчиж ш. Тэр чи одоо би хэлээгүй эдийн засаг судлаач Лавксоо одоо энэ Канадад ихтэй сургууль багшилж байгаа доктор хүмүүс судлаад байсан ш. Маш бага хувийг ашигынхаа маш бага хувийг цалин зарцуулж. Тэр юу юм чи нөгөө дахиад баялагын тэгшүүлсэн байл. Нөгөө л одоо нийгмийн эдисч фабрикч яригдахаас өөр аргагүй болчихсон. Тэгээ нэг маш бага цалинтай ажил цалин чи хүнийг сэтэлжүүлдэг үүрэгтэй байхгүй. Зүгээр нөгөө эдийн засгийн аж амжиргаагаа авч явахаас гадна цалингийн хоёр дахь үүсдэг өөрөдөг чинь сэтэлжүүлэх шүү дээ. Тэр ажлыг хий гэдэг сэтэл төрүүлэх тийм сэтэл төрүүлэх хэмжээний цалин өгөхгүй ш. Тэгвэл хэн Месүтэд орох, хэн ажилчин болохыг хүсэх юм. Тэ? Гуравдугаарт нь энэ нөгөө үйлдвэрчний байхгүй байгаа. Сул байгаа. Үйлдвэрчин чинь тэр ажилчин хэрэг шиг хамгаалж хийсэн хөдөлмөртөнд тохиолсон цалин ус өгүүлэхээр хэлцээ яриа ажлын байран дээр компани дээр салбарын түвшинд хийгдэж ахсч бүрийн бүрийн засагтай гурван талт хэлцээр дээр яригдчих ахсан. Суур асуудлуудаа тий ярихгүй шүү дээ. Зүгээр л өнгөцхийн тэр албаа арчин цалингийн нэмэгдлээрээ суугаад байдаг байж болохгүй шүү. Тэгэхээр ажил хэрэг хийдэг бүх хүн үйлдвэрчний гэхээр амар дотн сарыг тогсдог шүү дээ. Зүйл нь. Тэг чи одоо хүмүүс стай мэдэх юм гэж шүү. Тий. Уулын суурьтай шүү. Социализмын үйлдвэрчин хамгийн нэрмэттэй шүү. Үйлдвэрчний хэмжээ байгуулагч хүнд байраа барилдаг, амралтанд явуулдаг, үйлдвэрчний хэмжээ байгуулагч бүх соёлынх нь хөгжил мөгжлийг хангадаг тийм гоё нэр хүндтэй байгуулгаас ингээд тэр суурин дээр нь хэрэг аваадсан бол Монгол үйлдвэрчин байж ах хэвээр. Гэтэл одоо хувийн компаниуд чинь үйлдвэрчин биш. Тэгэхээр чинь нийгмийн баялаг тэгшүүл суйрлагдаж чинь нөгөө эцэд чинь ашгаа тэр чигээр ухаан хамж хүнд барилах. Тэгэхээр хэн тэмс дорч хэн одоо ажиллаж байгаа бол. Тэгэхээр нэг ийм механизм араа шүтээ язлахгүйгээр үйлдвэрчний дандаа одоо сүнэн хөх бодлого үе үеийн засгийн газраас авч хэрэгжүүлдэг ш. Татврыг хураалгахгүй байх гэл боловсрал төр жишээ. Яхаараа юм төрийн аппарат үйлдвэрчний татврыг хурааж өгдөг юм бол гэл татвар хураахад 20 сургуулиуд руу шийдвэр гаргал дээрээс явуулт ш. Би одоо 2-3 юмтай таарчсан. Тэгэхээр ийм битийн олон хүчин зүйлээс болоод Месүтийн одоо нэр хүнд болсон. Тэгээ тэр нэрэж усахгүй л байна. Одоо дахиад бүр хувийн болгоод хаш
ашигын төлөө хөөцөлдөг бүрч чанаргүй сургалт явуулаад тэр чанаргүй сургалтын үр дүнд ажил олгогчд голсон байл те. Ингээд одоо ийм чөтгөрийн тойргоор орсон. А дунд сургууль дээр бол ийм шүү. Санал нэг байна. Өөрөөр хэлбэл нэг айхтар үг гэдэг. Маргаашийн нийгмийн дүр төрх өнөөдрийн сургуулийн дөрвөн хамтууд баг шүү. Бид хэд гоё нэг мөрөөдөж байна. Өнөөдрийн сургуулийн анги танхимч хിവэрэл байгаа ирээдүйг маргааш хിവэрээ. Тэгэхээр бид нар энэ сургууль дөрвөн хан доторх соёлыг хуучин практикуудыг тэг хэрэггүй болсон практикийг нийгэмд хэрэггүй болсон ур чадвар олгодог, үнэт зүйл олгодог энэ практик руу өнгөрсөх гэж ерөөсөө хараагүй. Сургуулийн оргицсан байхгүй. Өөрсөнд ингээ оргицсан. Тэнгүүд одоо энэ багшийн захирлууд нийгмээ харж байгаа өрсөлдүүлэх систем маань зах зээл гэдэг чинь өрсөлдөө юм байна л те. Одоо нэг медаль тараажглаа, медаль тарах систем маань гэдэг ингээд өөрөө энэ нийгмийг чинь дахиад дүр зураг дахиад энэ дөрвж байгаа юм уу чи явж яг ингээд л үргэлжлэлээ тасралтгүй явж байгаа. Тэрийг өөрчлөх практик гэж хэлдэг. Өдөр тутмын тэр практикийг өөрчлөх бүр ийм зорилготой үйлдэл хийхгүйгээр өөрчлөгддөггүй гэдгийг энэ 30 жил харууллаа биднэрт. Яг одоо хэвээрээ социализм үеийн баахан юмнууд одоо дээрээс нь капитализм үеийн баахан юмнууд ингээ нийлээд бүр одоо юуж болсон юм бэ? Тэгээд тэр капитализмын үеийн баахан юмнууд гэдэг дотор нөгөө дахиад нөгөө нэг зах зээл гэж юу юм бэ? Тэ? Зах зээлийн нийгэм гэж юу юм бэ гэдэг тэр нийгмийн чинь бодлогууд бас нөгөө зээл тусламжтай чинь боловсролын салбар руу орж ирсэн. Энэ одоо Колумбийн их сургуулийн доктор Гита Штайнер хамсыг гэдэг энэ боловсролын харьцуулсан судалгаа хийдэг эрдэмт юм байна. Тэр хүн Монголын боловсролыг бус орны боловсролтой харьцуулсан гэдэг бараг цорын ганц юм байна. Тэр хүний судалснаар ингээд дэлхийгээр тэнүүчлэн явж байдаг боловсролын бодлогууд Монголыг бас тойрсонгүй гэсэн байхгүй өнгөрсөн 30 жил яасан байна. Тэр л нэг юм дэлхийд даяарчлагдсан ингээд тойрч тэнж явдаг боловсролын бодлогод Монголоор ороод гарсан. Тэгээ тэр болгоноос мутант үлдэл сургуулийн нөгөө социализмын үеийн соёлтой нийлээл нэг юм болоод үлдсэн. Одоо тэгээ тэр Гитагийн хэлснээр бол тэр бодлогыг санаачилсан үнэн танихгүй болтол өөрчлөгдөж Монголын өрсөнд суусан. Тэр хүн хэлсэн би хэлээгүй. Тэгэхээр Монголын сургууль өнөөдөр бүхний холимог. Тэнд ямар ч үнэт зүйл, зарчим байх ёстой зүйлийг удирдлаггүйгээр хувь хүмүүс тухайн үеийн захирал, тухайн үеийн багш нарын одоо бүтэц бүрэлдэхүүн тэгээд нөгөө оршин суугаа нутаг дэвсгэрийн соёл улс төрийн засгийн нөхцөл сургуулийн хамт олонны сурагчдын бүрэлдэхүүнтэйгээ нийлээл байж байгаа юм. Зарим газар тэр нөгөө одоо сая л болсон шүү улаан шугам, улаан шугам гэж бид нэр хуульчтай, өмгөөлөгчтэй нийлээл одоо хаах зөрнүүлэхэд зарим сургуулиас талцсан юм. Тэрөөс улаан шугам татдаггүй. Тэгтэл зарим сургууль нь тэрийг татдаг. Татсан ч гэсэн бас яг ингээд доор үлдсэн хүүхдүүд улаан шугамны доор үлдсэн хүүхдүүд ингээ өргөдөл гарахаар авдаг. А зарим нь бүр яг улаан тас татаад хэнийгч авдаггүй. Одоо жишээ ингээ нэгэн асуудлаар 3 янзын практик хийвэрэй л гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо манай иргэний нийгмийн зүгээс боловсролын хамт хатуу хэлж байгаа юм бол одоо энэ сургуулийг л хөрч. Сургуулийн практик хөрч. Өнөөдөр сургууль юу вэ гэж дахиж тодорхойлъё. Сургууль ямар байх вэ гэдгийг дахиж тодорхойлъё. Энэ сургуулиас юу юуг нь байхгүй болох вэ гэдгийг тодорхой хэлье, тий? Одоо ингээд яахгүй, чигсахгүй, дүн тавихгүй, шагналахгүй, олимпиад байхгүй гэж яам шийдвэр гаргаад ч нөө практик байгаа л тий? Тэр энэ юу вэ? Энэ яг яах ёстой тий? Практик яаж өөрчилдөг вэ гэдгийг судлах хэрэгтэй болчих жоохгүй. Практик яаж өөрчилдөг вэ? Тэгэхээр нөгөө зах зээлийн чинь онол үзэл суртал өөрчлөгдөхгүйгээр сургууль дээр байгаа өрсөлдөө өөрчлөгдөхгүй алхахгүй байхгүй. Бид нар хамгийн нэг юм шүү, эвнэгдэл чухал шүү, нүүдэлчдэг юу гэдгийг те хамтран ажиллах ур чадвар чухал шүү. Бид нарт энэ суухгүй, энэ цусанд ч байхгүй шүү, олон жил жалгын нэг амьдраад гэдэг зорилготой юм ярьж ижил тэр нөгөө өрсөлдөм чинь байхгүй болох гэдэг. Тэрнээс ш зүгээр ингээд та нар нэг журам гаргаад наагаад орчиход тэр практик өөрчлөгдөхгүй юм хувираад ястай хинж танихгүй болоод өөр хэлбэр шилжиж байж болчиход байгаа юм. Тэгэхээр бид нар энэ
transforming education гэж ярьж байна. Нэгдсэн үндэсний байгууллага одоо боловсролыг трансформ буюу хувьсган өөрчлөлт. Мөн чанарын өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Хувьсган гэдэг чинь мөн чанарын өөрчлөлт гэсэн. Тэгэнгүүт одоо юуны мөн чанарыг өөрчлөх вэ? Сургуулийг л орчих. Сургууль өнөөдөр бид нэр өөрчилж чадах юм бол маргааш шинэ ингээд зөвгөө тавьж байгаа юм шиг. Бид нар хүссэн нийгэм өнөөдөр сургуулийг байлгаа. Тэгээд тэр чинь аяндаа нийгэм бол сайн нэгдсэн үндэсний байгууллагаас юм тайлбар гарсан билээ. Гендерийн эрхтгч байдлыг хангах гэдэг. Тэгээд COVID-19-ос шалтгаалаад бусад олон хүчин зүйлүүдээс шалтгаалаад энэ одоо 2030 он гэхэд гендерийн эрхтгч байдлыг хангана гэдэг боловсролын баримт чинь ингээд баталсан маа шүү дээ. Баримт бичгүүд. Тэгсэн чинь нэгдсэн үндэсний байгууллагын тэр тайлан дээр энэ нэг гендерийн эрхтгч байдлыг хангахад ахаад 100 жил 200 жил шаардлагатай байна гэж үзсэн байгаа юм. Яг үүнтэй ижилхэн одоо энэ боловсролыг одоо ингээд өөрчлөхөд одоо магадгүй нь урт хугацааны процесс тийм үү? Та хэдэн жил шаардлагатай гэж хэлж байгаа юм? Ер нь бол эрдэмтдийн хэлж байгаа бол 12 жил шүү дээ. Яг нэг цикл ахгүй юу? Тэ? Нэг цикл дуусжээж одоо юу гэдэг нэгдүгээр анги, хоёрдугаар ингээд бүх хөтөлбөрүүд хэрэгжээд 12 нэгдүгээр анги тэр бодлогын баримт чиг гарахад нэгдүгээр ангид орсон яваад тий. Бүр нөгөө боловсролыг өргөн утгаар нь харах юм бол төрхөөс эхэлнэ гэж үзэх юм бол юу 20 жил шаардлагатай. Гэхдээ энэ бол Монголын хувьд богино боломжтой. Монгол аюул цөөхөн. Монгол хүн шин соргог юм маш олон хүлээж аваад би яг насан турш чадвар нүдэлчдийн насан турш чадвар юм хүнд одоо дараагийн нэг Монгол улсад ингээд нэг тооцоолох хэвээр хүчин зүйл бол нүүдэлчтэй, малчтай гэдэг юм аа байг тооцоолж боловсролын бодлогыг одоо харалтаа хотын төвчрлийг хийх бодлогыг хийхдээ нүүдэлч малчтай гэдгээ бодож хийж байгаа. Жишээ нь би ингэж холбож үздэг байхгүй жишээ нь. Монгол хүн үеийн үед нэг морьтой, унааны морьтой байсан байхгүй. Хамгийн ядуу үнийг морьтой. Хоноо хариул малтай юм. Тийм биз? Тэгэхээр монгол хүн бол машинтай байх хэрэгтэй гэдэг. Бүх хүн машин унах гэдэг сэтгэл дотор нь бүр удамс тэрийг хямбгойд салгаж чадах юм байна. Машин унахаас нэг л юм унана. Тэгээ тэрэндээ нь ямар гоё хүчин зүйл нөлөөлсөн гэхээр Япон солонгосон хуучин машин хамтхан орж идэг. Энэ залтай нөхдөөч газар нутаг багтаа учраас хогоо нааш нь хаяхаа мэдээдэж шүү дээ. Тэгээ төмрийнхээ хогийн нааш нь хаяхаа мэдээд. Тэгэнгүүт маш хэмд өнөр ороод ингээ Монголын заяа их гэдэг үг ч юм уу тийм ингээд бид нар хямд машин унах боломжтой бүх хүн машин унах. Тэгэхээр бид нар бүх бодлогыг бодохдоо энэ нүүдэлч хүн амтай шүү. Ийм шүү гэдгийг бас бодохгүйгээр боловсролын бодлогыг хийж болохгүй зам нь болж байна. Тийм. Юурээсээ бид нар энийг хайчаад бодлох гэдэг байхгүй. Тэрэн шиг одоо үнэхээр нэр Монголын хүн нүүдэлч хүн амын гол чанартай төсвөрлөх чанар юм ийм одоо дасан зохицох чадвар. Тэгэхээр бид нар ингээд аливаа бодлого ингээд зөв өнцгөрнө зөв талаас нь оруулаад маш хурдан ингээд өөрчлөх боломжтой гэдгийг бол би өнгөрсөн 50 жилийн хугацаанд харж илээ л да тийм учраас гендерийн бодлого 100 200 жил болохгүйгээр 10 20 жилийн дараа ер нь монгол хүний чанар шүү дээ. Ирэмээр ялгадаг юм чи ер нь бас тийм ч байхгүй шүү дээ. Бүр амар одоо эмэгтэй хүнийг одоо юу гэдгийг бүр нөгөө сүү биелэг аваад өөр хүнтэй явуулсан гэвэл чулуугаар цохиж алаал тий хөргөө хүүхэд гарахаар нь үзэн ядаал тийм байхгүй шүү дээ Монголын нэг юм. Бидний уг соёл одоо бүр хэд байтгаа бүр нэрээ амар хүнлэг галдын гарсан зээ гэж нөхөргөө хүүхэд гаргасан нэг бусад соёлд бол чулуугаар шидэж аална шүү дээ. Тэгэхэд манайд галдын гарсан зээгээд аваад өсгөөд хамаагүй их нь аваа явж чадахгүй шиг бол өвөө юм өсөчдөг тий бүр их баярладаг одоо тийм соёл шүү дээ. Гендрийн ийм эерэг юм ньютрал соёлтой улс орнд бол тэр гендрийн тэгшээдлийн өөрчлөлт маш хурдан гарах боломжтой. Юутай холбож, юуг тооцоолж, юун дээр нь тулгуурлаж явах вэ гэдэг бол бодлогоос тийм ер нь бол тийм арт түмэн шүү дээ бид нар одоо эмэгтэй үнийг жишээ нь гэрлэхэд заавал онгон байх гэдэг шаардлага огт тавьдаг гэж байна шүү дээ. Одоо гадны нэг барууны нүдээр харсан бид нар өөрснөө хараад бол юу хүүхэд гаргадаг байх чадварыг л монголчууд нэгт тавьдаг. Онгоноос дээгүр тавьдаг. Ганцхан арт түмэн одоо байна юм л гээд тэр монголчууд юм аа. Ер нь эмэгтэй хүмүүс хүүхэд гаргаж чаддаг байх юм ч болох онгон дараагийн асуудал. Тэгэхээр ийм гендрийн одоо эрэг тий
Яг энэ гэхдээ бас зарим зүрх болдог шүү дээ. Чинь хүүхд гаргах гэдэг. Гэхдээ ингээд дал задал хүүхд идэх юм болоо явчихдаг. Тэр нь. Тэгэхээр бодлогын хүмүүсийн хандлага руу яаж те нөлөөлөх үү, соёл руу яаж нөлөөлөх үү гэдэг юм чинь бүх институт төрийн төдийгүй бусад бүх институтууд яаж интервеншн хийх вэ гэдгээс л хамаарах асуудал гэж энэ асуудал 10 20 жилийн дараач туйлын нэрэг болцсон, туйлын баримлаг болцсон байхыг би бол боломжтой. Боломжтой гэж байна. Тийм. Сэрлийн асуултыг асуухаас өмнө нэг асуултыг асуухгүй болохгүй. Энэ чухал асуулт гэж магадгүй. Та ингэж мэдэгцээ. Хувийн сургуулиуд яг үүндээ одоо улсын сургуулиас чанарын илүү чанартай сургалт ордог гэсэн тийм баталгаа бол байхгүй. Тий. Одоо ингээд PISA гэдэг нэг дүнгээр ингэж бүр батлагдсан гэдэг. Тэгэхээр хүмүүс бол яг үүндээ хувийн сургууль улсын сургуулиас хамаагүй чанартай гэж одоо бүр зээл тавьж хамаагүй ингэж хүүхдээ явуулахыг хичээж яадаг. Тэгээ эцэг их бол уг нь бас буруу байхгүй. Хүүхдээ мундаг болох гэдэг ингээд хичээгээд хичээдэг. Тэгэхээр яг үүндээ гэтэл хувийн сургууль улсын сургуулиас яагаад илүү биш вэ гэдгийг. Ерөнхийдөө харин энэ жоохон судлагдсан сэдв багхгүй. Тийм учраас би судалгааны үндсэн дээр баттай хэлээд байгаа. PISA-гаас гадна маш олон судлаачид одоо мэдээж хувийн сургуулийн талынхан ч гэсэн хувийн сургууль бол чанараар илүү гэсэн юм судалгаа гаргахаас судалж үзээд тий very minimal гэж судалгаа гарсан байна. Ялгаа чанар ялгаа гэдэг нь маш бага ялгаатай гэж байна. Тэгээ хувийн сургуулийн эсэргүүцдэг талынхаа судалж үзээд ч гэсэн энэ хоёрын хооронд ялгаа байхгүй байна гэж байна. Тэгтэл PISA ашгүй одоо нэг дэлхийн хамгийн хөгжилтэй улс орнуудын ордог судалгаа шүү дээ. Хамгийн гоё нь тий одоо дэлхийн одоо нөгөө капиталистуудын өнцгөр бол одоо хамгийн их дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг хүнд нотог дотоодын нийт бүтээгдэхүүнээр хамгийн өндөр байдаг улс орнуудыг оруулаад шалгасан чинь ялгаа гарахгүй байхгүй. Одоо би OECD ч гэсэн өөрөө шоконд орсон байх л гэж бодож байна. Тэгэнгүүт Монголд ч гэсэн би ингээд зүгээр энгийнүүдээр Монголд бол ийм талаар судалгаа авахгүй тоо юу ч авахгүй шүү. Ингээд зүгээр ерөнхий дүр зургаар нь хүмүүсээс бол хувийн ихтэй сургууль чанартай, улсын ихтэй сургууль чанартай. Улсын ихтэй сургууль гэж хэлээд хүмүүс мөлсөс рүү оруулах даалцж байгаа тийм. Ихтэй сургуулиудын нөгөө олон улсын хэвлэлд судалгаа бодлогоо нийтлүүлсэн байдал харахын санхүүгийн засаг байхгүй байгаа. Би бүр гайхаад байгаа юм тэгэхээр тэгтэл хөдөө аж ахуйн сургууль байгаа даа. Тэгэхээр мөс байгаа даа тийм мөс бол байгаа нь тэгтэл хөдөө аж ахуйн сургууль орж ирэхээр би гайхаад байгаа байхгүй жишээ тийм. Тэгэхээр за тэгээд улсын түвшинд бол зүгээр энгийн үнэнүүдээр харахад хүмүүсийн сонголтыг ч харсан гэсэн улсын сургуулиуд чанартай байна. Одоо чинь багшилтын сургуулиудыг ингээд өдөөгөр сургуулиудаар яваад судалгаа хийх. Мобисийн чанартай шүү дээ гэж. Ажил олгогч бүх захирал эрхлэгч цэцэрлэг эрхлэгч мобис төгссөн хүн хашаал гэж хэлдэг байхгүй. Цаана 23% одоо багш бэлтгэдэг сургуулиас мобисийг илүү байна гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр би бол энийг худлаа гэж нотлох гээд байгаа байхгүй. Хоёрт нь цэцэрлэгүүд хүүхдийн цэцэрлэгүүд дээр бүр дэлхийн банк өөрсдийнхөө судалгааны аргаар хийсэн судалгаа гэдэг байхгүй. Монголын боловсролын тогтолцоонд хийсэн судалгаа. Цэцэрлэгүүд дээр хүүхд төвшлийн үр дүн зөвхөн нөгөө нэг таны мэдэх хүн биш. Юу би бэлдрийн те сэтгэл санааны ингээд бүх төрлийн ингээд хөгжлийн хүний хөгжлийн 5 хүрээгээр хийсэн судалгааны үр дүн гарч хотын төвийн улсын цэцэрлэг хамгийн сайн чадвартай. Тэрний дараа хувийн цэцэрлэг орчих. Хувийн цэцэрлэг гэхдээ хотын төвийн за тэгтлээ 8 цэцэрлэгүүд дотор чанартай улсын цэцэрлэг чанартай гэж орчих. Хүүхд хөгжлийн үр дүн гэж байна. Тэгэхээр цэцэрлэгийн татлагдав. За мэргэжлийн боловсрол сургалт бол бүгд дөнгөж сайн манаас хэлбэртэрч байгаа би бас сайн мэдээлэл. Тэгэхээр сургууль дээр чанартай гэдэг юм бол хүн ярих гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол түрүүний нийгмийн эдийн засгийн байдал шүү дээ. Одоо илүү гарна. Одоо эсдийн ерөнхий шалгалт энэ төр ингээд илүү байгаа юм шиг хувийн сургуулийн хүүхдүүд хэлээ. Судлаач та нар мэдж байгаа нийгмийн эдийн засгийн байдлын тооцоогод тэнцүү юмуд аш орж идэг. Өөрөөр хэлбэл хувийн сургуулийн чанар гэдэг юм чинь зөвхөн өрх гэрэл гадаад ч байхгүй.
Ойлгож байна. Сургуулийн адилхан ч юусоо биш. Сургуулийн нүдэнд харагдах одоо. OECD-гийн орнууд судлаачид сонсож байгаа учраас судалгаа гэсэн юу учраас ойлгох бах те. Нийгмийн эдийн засгийн одоо төслүүдийн тооцоолоо хасч байгаа юм. Тэнцвэн баг усан сургуулиас ч байгаа юм. OECD тэгж гаргаж ирээд байгаа. Ер нь бол тэгээд чамаар энэ хилүү биш гэдэг юм гарч байгаа. Ингэж болох юм шүү дээ. Жишээлбэл хань үйлдвэрлэхт одоо бараг л Монголын баян дээр өгч байгаа шүү дээ. Хаа үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүс бол нэг хоёрын сургуулийн тийм тэнгууд нэг гистэй арай бараг юм туслаа өрөөтэй бараг л нэг шар автобус ирээд авч байгаа. Гэтэл толгойн нэг хүүхэд гистэй айсан ч усаа зөөхгүй болохгүй шүү. Компьютер цаг гэдэг чинь хүний тийм юу даал хүнд адвантаж давуу тал олох гэж цаг штэ. Тэг жишээ чиний хэлж байгаагаар бол тэнд бол тэр хүүхэд өөр юунд ч цаг зарцуулахгүй тийм компьютертэй 24 цагийн өндөр хүртний интернеттэй тийм эцэг гэх юм магадгүй номын сантай одоо номуудаа өссөн номуудад байгаа төгчтэй амралтаараа гадаад баялаа тэр чинь нөгөө зөвхөн номоос сурдгуу гэдэг чинь хүүхэд туршлагаас сурж байгаа шүү тийм үстэй. Тэгэхээр энэ бүх давуу талаас ч юм уу адилхан болчих. Тэгэхээр хувийн сургуулийн давуу тал гэж юусэн байхгүй юм. Яг OECD-гийн нэг судалгаа байдаг. Тэр нь юу вэ гэхээр эцэгчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бас энэ төр сургуулийн ангиллалтаар сонгохгүй нэг сайн сургууль буюу сайн сургадаг гэдэг аюулгүй байдал сайхан байдлын нэгдүгээр тавьж сонгож байгаа учраас хувийн сургуулийг сонгодог гэсэн бас нэг судалгааны төв байдаг. Тэр нь магадгүй орчны араас сонгож байгаа шүү. Цэвэрс өгд юм байна тий. Витамин залтаа бассейнтэй байна тий. Ингэж бодоод өгчдөг. Орчны нараа сонголт хийчихдэг. 3 дугаарт бүр энэ тархины дал байдаг сонголтын нөлөөлдөг нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн дэлхийн албаас үлж байна. Тэрийг бодож байна. Тий. Одоо нэг л анги давхаргын хүүхдүүдийг нэг сургуульд оруулчих гэдэг эцгийн сонирхол шүү дээ. Тэр чинь юу вэ гэхээр нөгөө дунд сургуультай холбогдоод, ихтэй сургуультай холбогдоод, төрийн ажлын байр компани төрийн холбоот очингууд холбогдно. Энэ нийгмийн сүлжээ гэдэг юм чинь бусад бүх юмнаас илүүтэй нөлөөлж байгаа. Ажил албан тушаал дэвших боломжууд олж авах тийм бүх юм нөлөөлж байгаа. Тийм учраас ер нь эцэгчүүд ухамсаргүйгээр тэр сонголтыг тэгж хийж байгаа гэдэг ийм бас одоо судалгаа байдгийн шүү. Тийм учраас бол хувийн сургуулиудын сурлагын амжилт гэдэг юм бол хамгийн гол нь тэр юмыг илээд өндөр төлбөртэй хэдхэн сургууль баталгаажуулж байна. Магадгүй нэг багахан төлбөртэй жижиг хувийн сургуулиуд шүү дээ. Энд баг хүүхдээ балж байгаа. Тэр миний хандсаж байгаа юм тэр байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд чанар ахгүй. Орчин байхгүй. Одоо юу байхгүй, бие тамирын заалах байхгүй. Юм байсан байдаг. Бие тамирын заалах гэж бие тамир авахгүй. Хүүхдээ хорлож байгаа. Би элдрийн хөгжлөнд оруулж байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь төлбөр төлж хорлогдож байгаа. Тэгээд дээрээс нь тийм нөгөө элит хай скул авдаг тэр нөгөө дэлхийн холбоос болж байхгүй. Эрүүл аюулгүй орчин бас өсөлттэй. Яагаад гэвэл одоо нэг байр түрээслээд ч юм уу. Одоо зассан барилгын материал цэтралын хамгийн хутгнаар хийцэн байл. Улс чинь худлаа унж гэсэн стандарт чанар хийгээд шаардаад хийж чаддаг тэр хувийн сургуулиудын барилгын материал асбест нэг хортой орчин нөхцөл байна. Өдрөж мөрөж хэн шалахгүй байгаа. Хяналтчлалт ерөөсөө авахгүй тохиолдолд тийм бол хүүхдээ бүр балж байгаа. Тэгээд даалгын шахахгүй. Нөгөө тийм юм өндөр өрсөлдөөн байхгүй. Тийм нөгөө яг гэхээр зүгээр хадгалаад төлбөрийг авч явах сонирхол үлжлээ. Хүүхдүүдийг шахдаггүй. Тэгээд 3 дугаар ангид орсон мөртлөө уншиж чаддаг хүүхдүүд явчихдаг. Тэгээд эцэгчүүд тэнийг энэ тийм 4 5 дугаар ангид ойлгонготой улсын сургуулиуд авчиж өгдөг. Тийм үү? Тэгэхээр энэ бол боловсрол байтугай улс нийгэм маш хортой ийм одоо үзэгдлийг энэ нөгөө хувийн сургууль гэдэг чанартай гэдэг ойлголт дагуулж явдаг учраас энэ дээр бид нар шийдэл санал болгож байгаа. Энэ боловсролын мэргэжлийн хяналт гэдэг inspection гэдэг маш хат багсан. Энэ мэргэжлийн хяналт шиг нөгөө хай нэг очиж үздэг биш. Бүр өдөр тутам шалгадаг. Бүр хэлэхгүй очдог. Тэгтэл зэн хувийн жижигхэн
хичээлэхгүй шүү дээ. Хоороор хичээлэх. Яасан багш байхгүй. Багш ажилласаа гараа явцсан. Харин багш олоогүй. Тэгээд түүх орохгүй. Ингийн явж байгаа. Тэгэхээр энэ бүх юмыг илрүүлэх юм бол боловсролын одоо инспекторат гэдэг англи улсад хүртэл маш хатуу юм хяналт байдаг. Дэлхийн бүх улсад байдаг юм. Өдөр тутам явцын хяналт багс. Тиймээс хамгийн сүүлд 12 төсөлтөнд шалгалт авдаг тийм хяналт боловсролын салбарт байж болох байхгүй. Тэгэхээр энэ хяналтыг бий болгох тухай шаардлага бид нар энэ хуулийн дээр тавиад явж байна. Тэгээд танаа намд тиймэрхүү бодлого ярьж байгаа юм шиг лээ. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн сурч боловсрох хэний ч энэ төрөний асуудал гэсэн. Гэл хандчвал хувь сургуулийн болох маш амарх. Төрийн биелүүлэх ёстой үүргийн юуны гэрээр хүүхдийн сурч боловсрох. Эцгийн ашиг сонирхол хүүхдийн сурч боловсрох. Тиймээс хүүхдийн дээд ашиг сонирхол best interest нь юм. Сайн боловсрол тиймээс. Тэгэхээр энэ гурыг харсан бодлого хийгээд тэр бизнесийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол бүх юмас нь ялцсалах бол одоо төрийн хөдлөөсөн үүрэг, үндсэн хуулиар хөдлөөсөн үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл тэр зөвцөлдөх үүрэгтэй, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй, хүний эрхийг хангах улс төр эдийн засаг, нийгэм, соёлын орчныг нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр үндсэн хуулиар мөрдөд ажиллахад энэ асуудал биш байх хэрэгтэй. Яг үндсэн хуулиар даваад байгаа асуудал тийм. Зүйл ойлгохгүй байгаа асуудал, хэрэгжүүлэх байгаа асуудал байна. Ингээд өнөөдрийн подкастыг болол би ингээд өмнөх бүх подкастуудаас бүр ингээд маш сонирхолтой нэг л худлаа илдэг байх гэсэн тийм үү тайруулсан тийм яриа биш цөм асан яг л гол асуудлыг гаргаж ирсэн юм яриалс учраас би ингээд хавтаа баярлж байгаа юм хэлж тийм энэ подкастад бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эзлийн ерөнхий зохицуулагч тунгалаг улс төр судлаач оюун далай тэгээ социологч шийдвэр өсбий гурав ингээд ярилцлаа. Тэгээд ингээд бүгдэд нь баярлалаа гэж хэлье. За орж оролцсон баярлалаа.